Монголын бичлэгээр ийм AirPod-ны кейс нэх гэж байна. Энийг болохоор би Milk Cotton утсаар тэгээ 4.5 мм-ийн зүгээр нэгсэн. Энийг болохоор Alize-гийн Cotton Gold гэдэг утсаар тэгээд 3.5 мм-ийн зүгээр нэгсэн. Хэмжээ нь энэ нь болохоор арай жижиг байсан байна. Тиймээд энэ кейсийг нэхэхэд маш амархан хурдан болдог. AirPod гэлтгүй өөр жижиг сажиг зүйлнүүдээ аваад явчих бас болно. Хамгийн эхлээд бүгдээрээ гоцоогоо үсгэн. Гоцоогоо үсгэхийн тулд утсаа хурууны дээгүүрээ 2 ороогоод тэгээд энэ утасныхаа доогуур гаргаж ирээд уцаад нөгөө утсаа татаад гаргаад ирнэ. За тэгээ уцаа татж агаад одоо бүгдээрээ хонио холбоо хийнэ. 12 ширхэг хонио холбоо. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. Одоо бүгдээрээ эхний 2 хонио холбоог алгасаад энийг алгасаад энэ дотор нэхнэ. Энэ 3 дахь хонио холбоон дотор 3 ширхэг давхар нэхээс хийнэ. Энийг алгасаад энэ дотор 3 ширхэг давхар нэхээс. За давхар нэхээсээ яаж хийх вэ гэхээр утсаа нэг ороогоод энэ нөхрөөгөө зүгээ оруулаад за татаад гаргаад ирнэ. Ингээд 3 гоцот олж аваад эхний 2-оор нь эхлээд гаргана. Тэгээд дараагийн 2-оор. Ингээд эхний давхар нэхээс. Энэ манай эхний давхар нэхээс гэсэн үг. За дахиад 2-ыг хийнэ. За ороогоод тэгээд 2 дахиад ороолоо. Ингээд 3 давхар нэхээс хийчлээ. Одоо үргэлжлүүлээд дараагийн 8 гоцон дотор нэг давхар нэхээс хийнэ. Саянийхыгаа үргэлжлүүлээд 8 удаа. 1 2 3 4 5 6 7 гээд 8. За 8 давхар нэхээсээ хийчлээ. Одоо нэг гоцоо үлдэж агаад энэ гоцоон дотроо бүгдээрээ 5 ширхэг давхар нэхээс хийнэ. Уцаа нэг ороолоо. Гоцоороо зүгээ оруулаад эхний 2-ын дагуу дараагийн 2-ын дагуу. Ингээд дахиад 4 удаа. 2 3 4 5. За ингээд одоо бүгдээрээ тойроод энэ өмнөх хийсэн гоцоонуудынхаа нөгөө талд нь хүрээд ирж байгаа. За одоо нөгөө 8 ширхэг давхар нэхээснүүд маань байгаа тий. Эднэрийнхаа дээр нэг давхар нэхээс энэ утсаа давхар бариа явуулчихна. Одоо тэгэхээр дараагийн нэхээсээ хайшаа хийх вэ гэхээр энэ саяны 5 давхар нэхээс хийсэн гоцоо. Тэгээд дараачихыгаа ийшээ хийнэ. Энэ давхар нэхээс агаад энэний дээр гэхээр ийшээ. Гэр харагдаж байгаад энэ нөхрөө ингээд нэхэд явна гэсэн үг. За давхар нэхээс 1 8-ыг хийн тэ. Дараачих нь энэ. 2 энэ дотор өмнөх давхар нэхээснүүдийнхаа дээр нь л гэсэн үг.
3. За сүүлийн 8. За ингээд бүгдээрээ 8 давхар нь хийсэн. Өмнөх хийсэн 8-ийнхаа дээр нь дахиад 8-ыг хийсэн гэсэн үг. За одоо сүүлийн гогцоо үлдэж байгаа. Сүүлийн гогцоонд болохоор бүгдээрээ өмнө нь хамгийн ихэнд нөгөө 3 давхар нь хийсэн. Энэ нөхөн дотроо гэсэн үг. Одоо энэ дотроо бүгдээрээ 2-ыг хийнэ. 2 давхар нь хийсэн. 1 2. За одоо бүгдээрээ энэ нэгээ дуусгана. Тэгхийн тулд энэ эхний давхар нь хийснийхаа дээдлэлт нь бэлэгт хийх юм. За яаж хийх вэ гэхээр энэ хамгийн эхний давхар нь хийснийхаа дээшээ зүгээ харуулад за татаж гаргаж ирээд энэ татсан утсаа дахиад энэ гоцооныхоо доогоор ингээд бэлэгт хийсэн. Ингээд манай эхний игнээ дуслаа. За одоо дараагийн игнийг эхлүүлэхийн тулд 2 хоноо алба авна. 1 2. За 2 хоноо алба авчаад одоо яг энэ бэлэгт хийсэн гоцоон дотроо эхний давхар нь хийс дотроо гэсэн үг тий. Энэ дотроо дахиад 1 давхар нь хийсэн. 1. Одоо тэгээд игнийгээ дуустал 1 давхар нь хийсэй гэж явна. Энэ манай 2 дахь давхар нь хийс 2 3 4 ингээд игнийгээ дуустал. За игнэнийхаа төгсгөл төр чинь одоо бүгдээрээ сүүлийн давхар нь хийсэй хий. Ингээд бүгдээрээ энэ игнэндээ нийтдээ 26 ширхэг давхар нь хийсэн байх хэрэгтэй. Тоолоод үзээрэй. Энэ болохоор бидний өмнөх игнэний бэлэгт хийс. Тэгэхээр ийшээ хийхгүй. Нөгөө 2 хоноо албаа маань байгаа тий. Тэгээд энэ игнийгээ дуусгахын тулд нөгөө өмнөх игнэндээ хийсэн шиг эхний давхар нь хийсний дээр бэлэгт хийсэх юм. Зүгээ харуулаад за ингээд татчихна. Ингээд гаргаад ирнэ. За одоо ингээд энэ игнийгээ дээшээгээ тавтаад явна. Нийтдээ 5 игнэнийх нь за өмнөх игнээ шиг 2 хоноо алба аваад тэгээд энэ эхний давхар нь хийсэн дотроо 1 давхар нь хийсэн. Тэгээд игнийгээ дуустал нийтдээ 26 ширхэг давхар нь хийс авсан байх хэрэгтэй тий. Ингээд игнийгээ дуустал нэхэд нийтдээ 5 игнээ нэхэрээ. Ингээд нийтдээ 5 игнээ нэгчлээ. Одоо бүгдээрээ энэ игнийгээ дуусгаад одоо 6 дугаар игнийг эхэлнэ. Тэгхийн тулд өмнөх игнийтэйгээ адилхан 2 хоноо албагаа аваад 2 эхний энэ хийсэн дотроо давхар нь хийсэн чинь. Одоо тэгээд дараагийн 6 давхар нь хийсэн дотор 1 давхар нь хийсэн. 1 2 3 4 5 6. Ингээд нийтдээ 7 давхар нь хийсэн. 1 2 3 4 5 6 7. За одоо тэгээд 1 хоноо алба авна. Дараагийн энэ хийсийг алгасаад энэ хийснээс нэхэж явна. 2 дахь хийснээс нэхэж явна гэсэн үг. Эндээс давхар нь хийсхий. Нийтдээ 12 ширхэг давхар нь хийсхий. 1 2 3 11 12. 12 давхар нь хийсийг хийцэн. Одоо бүгдээрээ нөгөө уяагаа нэхнэ. Тэгхийн тулд бүгдээрээ хоноо албаа хийн. Би нийтдээ 50 хоноо албаа хийлээ. 1 2 3 4 49 50. Ингээд энэ 50 хоноо албаа маань нөгөө кейсний маань оосор нь болох юм. Энийхээ урт хиймээрээ үйл нэмээд богиносгомоор ивэл хасаад хийж болно. За 50 хоноо албагаа хийцэн. Одоо дахиад бүгдээрээ энэ давхар нь хийсийг алгасаад дараагийн давхар нь хийснээс нэхэж явна. Энийг алгасаад энэ давхар нь хийсэн дотор 1 давхар нь хийсэн. Хоноо албагаа сайн барьж агаад за 1 ороод
дараагийн хийснээс тэгэхэд явна тий. Гэт явцаасаа татчихна. Эхний 2 гогцооны дагуу дараагийн 2-ын дагуу 1. Ингээд игнийхэд дуустал 5 давхар хийсэн. 2 3 4 5. За ингээд эхний давхар хийсэндээ бэхлэг тэхээс хийнэ. За одоо нэг канал баягээд уцаа тасалчихна. Тэгээд энэ уцаанууд чинь энэ ширхэг хатгалаар. Тэгээд дараагийн нэг бас ингэж болчих. Ингээд кейс маань бэлэн боллоо.